do гэдэг үг байна. Do гэдэг үг маань хийх гэсэн утгатай үйл үг байгаа. Мөн туслах үйл үг хэлбэрээр ашиглагддаг. За үндсэн үйл үгээр ашиглаж байгаа тохиолдолд хийх гэсэн утгатай үг байгаа. Did гэх юм бол өнгөрсөн цаг дээр, do гэх юм бол do юм уу, does гэх юм бол одоо цаг дээр, doing гэх юм бол одоо үргэлжилж байгаа цаг дээр, will do гэх юм бол ирээдүйд цаг дээр байгаа юм шүү. За. They гэдэг үг байна. They гэдэг үг маань болохоор тэд гэсэн үг. They are playing гэж хэлээ л да тий. Тэгэнгүүт тэд одоо тоглож байна. His гэдэг үг. His гэдэг үг маань болохоор тэр эрэгтэйх гэсэн үг байгаа. This is his book. This is his book. Энэ бол тэр эрэгтэй ном. That гэдэг үг байна. That гэдэг үг маань болохоор тэр гэсэн үг. Одоо ямар нэг юм заагаад that гэдэг юм бол одоо тэр юм шүү, тэр байгаа юмаа гэж хэлж болох нь шүү дээ. That is really cool гэж хэлээ те. Тэр нь болохоор тэр бол маш сайхан юм аа